Хятад хэлний алсын зайн сургалт. Сайн байцгаана үзэгчдээ, та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Хятад хэлний алсын зайн сургалт эхэлж байна. Ингээд эхний хичээлээ эхлүүлцгээе. Өнөөдрийнхөө хичээлээр бид хятадаар хэрхэн мэдлэх талаар хамтдаа сурах болно. Хичээлдээ анхаарлаа хандуулаарай. Өнөөдрийнхөө хичээлээр бид хятадаар хэрхэн мэдлэх талаар хамтдаа сурах болно. Та бүхэн хичээлдээ идэвхтэй оролцоорой. Бидний үзэх эхний үг бол ни чиг сутгатай төлөөний үг байна. Дараач үгийг хамтдаа харъя. Хаа сайн гэсэн утгатай тэмдэг нэр байна. Ингээд үц өгнүүдээрээ шаарч үзцгээе. Ни хаа сайн байна уу гэж орчуулна. Дараач үгийг хамтдаа харцгаая. Ма Монгол хэлний уу гэж орчуулагдаж хятад хэлний энгийн асуух өгүүлбэрт хэрэгэлдэг. Үүнийг уншихдаа бид сул хөгөөр унших юм шүү. Ни хао ма сайн байна уу? Сайн уу гэсэн мэдчилгээний өгүүлбэр болж орчуулагдана. Дараач үгийг хамтдаа харцгаая. Дараачийн үг бол ва би гэсэн утгатай төлөөний үг байна. Дараач үг бол хэн маш их гэсэн утгаар тэмдэг нэрийн өмнө ашигладаг үг байх нэ. Бүгдээрээ жишээ харцгаая. Ва хэн хao би маш сайн байна гэсэн утгатай мэдчилгээний хариуд хэлэх өгүүлбэр болж байна. Дараач үгийг хамтдаа харъя. Дараач үг бол та тэр гэсэн утгатай төлөөний үг байна. Энэ гурван хэлбэр нь ижил дуудлага, ижил утгатай боловч өөр хоорондоо ялгаатай хэрэглэгддэг. Эхний хэлбэр нь эрэгтэй хүнийг заан төлөөлдөг бол хоёрдугаар хэлбэр нь эмэгтэй хүнийг заан төлөөлдөг. Харин гурав дахь хэлбэр нь амьгүй юмсыг төлөөлдөг байна. Жишээ авч үзцгээе. Та хао ма тэр сайн уу гэж орчуулагдах нэ. Үүний хариуд та хао тэр сайн гэж хариулах үгэд мөн та хэн хао буюу тэр маш сайн байна гэж хариулж болох нэ. Үргэлжлүүлэн үзэх дараагийн үг бол нэ буюу асуух хэлбэрт оролцох туслах үг байна. Ихэнх тохиолдолд харилцагчдаа асуултуудыг эргүүлэн тавтан тавих зорилгоор ярианы сэдэв ижил үед ашигладаг байх нэ. Үүнийг уншихдаа бид сул хөгөөр дуудах юм шүү. Ингээ бүгдээрээ жишээ авцгаая. Ни хао ма我很好你呢бүгдээрээ хамтдаа орчуулцгаая. Ни хао ма буюу сайн байна уу гэж асуусан асуултанд ва хэн хао ни нэ буюу би маш сайн байна. Харин чи гэж сөргүүлж асууж байгаа юм шүү. Дараач үгийг хамтдаа харцгаая. Дараач үг бол Монгол хэлний бас мөн гэсэн утгатай үг байна.
Өргөжлөлөн үзэх дараагийн шинэ үг бол мөн. Мөн Монгол хэлний ууднаар гэсэн утгатай олон тооны нэр үүсгдэг давхар байна. Жишээг бүгдээрээ харцгаая. Жишээ нь ваа буюу би гэсэн үгэн дээр залгагдаж woman бид гэсэн утгатай болох нэ. Ни буюу чи гэсэн үгэн дээр залгагдаж немэн буюу та нар гэсэн утгыг илэрхийлдэг байх нэ. Харин та буюу тэр гэсэн утга дээр хэрхэн залгагдгийг хамтдаа харцгаая. Тааман тэд гэсэн утгыг илэрхийлнэ. Өдөртөө одоо бүгдээрээ үтсэн шинэгнүүдээ ашиглаж мэдчихлээ. Ни хао ма. 你好吗？我很好，你呢？我很好，你呢？也很好，也很好。Өдөртөө энэ шинээр та бүхэн нөө гэсэн туслах үгийг хэрхэн ашигласныг анзаарч хараарай. Харилцагчдаа асуултуудыг нь эргүүлэн давтан тавих үед нөөг ашиглаж илүү богино хэлбэрт оруулсан байгаа юм шүү. Ингээд харилцаараагаа хамтдаа орчуулцгаая. Ни хао ма буюу сайн байна уу гэсэн асуух өгүүлбэр байна. Үүний хариуд wo хэн хао ни нэ буюу би маш сайн, харин чи гэж эргүүлсэн асуух үед е хэн хао буюу бас маш сайн байна гэж хариулах нэ. Үзэгчдээ ингээд дараачийн харилцаараа хамтдаа харцгаая. 你们好吗？你们好吗？我们好，你呢？我们好，你呢？我也很好，我也很好。Ингээд энэ харилцаараагаа хамтдаа орчуулцгаая. 你们好吗? буюу сайн байцгаана уу гэж орчуулах нэ. Үүний хариуд 我们好，你呢？我们好，你呢？буюу бид нар сайн, харин чи гэж орчуулах нэ. Үүний хариуд 我也很好，我也很好буюу би ч мөн адил сайн байна гэж орчуулах нь. Үзэгчтэй хамтдаа нэгэн дасгал хийцгээе. Дараах зургийг хараад зурагт тохирох өгүүлбэрийг зохиогоорой. Хариултаа хамтдаа харцгаая. 你好吗？你好吗？我很好，我很好，你呢？我也很好，我也很好. Ингээд та бүхнийг зөв хариулсан гэд итгэж байна. Одоо бүгдээрээ хариултаа хамтдаа орчуулцгаая. 你好吗? буюу сайн байна уу гэсэн мэдчилгээний үг байх нэ. Үүний хариуд 我很好，你呢? буюу би маш сайн байна, харин чи гэж орчуулах нь. Үүний хариуд бүгдээрээ 我也很好 буюу би ч мөн адил маш сайн байна гэж орчуулах нэ. Бид өнөөдрийнхээ хичээлээр энгийн мэдчилгээний үгсийг хамтдаа сурлаа. Үдсэн шинэ үгнүүдэд дахин нэг давтъя. Ни чи гэсэн утгатай төлөөний үг байна. Хаа сайн гэсэн утгатай тэмдэг нэр байна. Ма
буюу монгол хэлний уу гэж орчуулдаг хятад хэлний энгийн асуух өгүүлбэрт хэрэглэдэг үг байна. Ва би гэсэн утгатай төлөөний үг. Хэн монгол хэлний маш их гэсэн утгатай үг байна. Та тэр гэсэн утгатай төлөөний үг. Н буюу асуух хэлбэрт оролцдог туслах үг байна. Е монгол хэлний мөн бас гэсэн утгатай үг байна. Мөн буюу ууд нар гэсэн утгатай олон тооны нэр үүсгдэг дагавар байна. Үтсэн шинэ өгнүүдээ сайтар давтаарай. Бид дараагийн хичээлээрээ нийгэм мамма буюу харилцааны энгийн өгүүлбэрүүдийг үзэх болно.